За манай Pinspire-д нэвтрүүлэг эхэлж байна. Тэгээд Pin-ий төсөл хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр үндэслэн inspiring түүхүүдийг ярих болно. Тэгээд дээрэс нь бас нийгэмдэр болж байгаа асуудлуудыг үсгэрэн тий. Тийм. Өнөөдөр чинь бол бид нар бол утааны талаар ярих гэдэг байгаа шүү дээ. Хамгийн Одоо яана утаа маргаатай хамгийн тий хүн болгон анхаардаг шүү. Бараг маргалддаггүй баха. Бараг утаан дээр маргалддаггүй зүгээр л утааны талаар гомдлт юм шүү манай хэлсэн зүгээр. Утаатай наа л гэдэг ойлоод байхаас биш. Яг утаагаа бараг яг уг нэг шийдэл мэдл гараад нэг маргалдчих өрмөр биш тийм бараг байдгүй юм шүү тий. Тий. Тэгээд шийдээд явж байгаа хоёр хүмүүсийн өнөөдөр урьсан байгаа. За, пассивын гамбаа hybrid house-ын захирал Батэрднийг урьсан байна. Пассив гамбаа hybrid бата хоёр. Тэгж хүмүүс пүрүстэй залуу байна гэж ойлгож байна. Hybrid гэхэлээ. Хоёул байшингийн тухай яриа шүү манай машинтай тухай. Пассив гэдэг нь юу ч хийдгүй хүн гэсэн үг биш шүү. Бас яг тэгж бол. Гээл байж идэг оршиж идэг те. Над гамбаач өстөө пассив гараа. Гарын орон гэхэлэр юусаа гардаггүй. Тийм биш шүү манайхаа. Пассив гамбаагийн тодорхойлолтоор бол пассив нь яг ямар юу шийдвэ? Хідүүлээ юу яа. Эхлээд нөгөө энэ утааныхаа асуудал ер нь яагаад утаатай болчих вэ гэдгээр тэгээд дараа нь яагаад пассив хаус тэгээд дараа нь яагаад гибрид хаус гэдгийг сонирхож гисэн талаар яриул яасан. Тэгвэл ямар тий. Таад юу гэж бодож байна? Яагаад бид нар одоо ингэж миний мэдгээ намайг 10 жилтэй байхтлаа утаатай болсон. Би ч одоо 1984 оны хүн гэдэг чинь 1992 онд л утаатай байсан манайх. Улаанбаатар. Манайх ч тэгээд нүүрсээ түлдэг байлаа. Налахын нүүрс сайн гэл би ч баг багтаа юм гялтгансан нүүрсэн сайн юм байна гэл. Налахын нүүрс чагаагүй гялтгар нүүрс байсан. Багнуурынх нь нэг юм маатан нэг бүрсгэр нүүрс байдаг гэсэн шүү дээ. Тэгэл нөгөө тухайн үед чинь 92 онд чинь нэг Улаанбаатарт нэг 400-500 мянган хүн амт байсан. Нөгөө баг багтлаа. Тэгэл явсаргаа сая болол тэгээ сүүлдээ сая 500 болол одоо ч сая 500 зурлах шүү тий. амар хүнд асуулт асуусан. Яагаад утаатай болчихоо манайхаа. Тэр хин ч хариулж байна шүү дээ. Ер нь бол би бол пассив гамбаа бол нэг хариулахгүй юм шиг шүү дээ. Тэр миний өгшин л өөр дээрээ аваад. яагаад би сэнээр нэвтрүүлэг эхэлсэн байлгүй явж байгаа байл юу илээ гэдэг. Тийм байлгүй болчихлоо. Айгуу тэмцүүлээд амар юм байна. Амар шүү дээ. Яг яагаад утаатай яагаад утаатай болцсон бэ гэхээр бид ерөнхийдөө зөв монголчууд нийтээрээ шахав нийтээ одоо Монголын ард түмний нэг 50-аас дээш хувь орон байрных асуудлыг шийдэж чаддаг байхгүй. Тэр орон байрных асуудлыг шийдэж чадаагүй учраас л өнөөдөр бид хэд утаатай хөрсний бохирдолтой 2-300 мянган монгол залуучууд гэр орон толгойн төлөө гарч байгаа дөрөв хийсэн байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйл чинь орон байр гэдэг нөхцөлтийн давар нөхцлөөс л үүсдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бидэд орон байрных асуудлыг одоо хүмүүстэй яг оролдоонд нь нийцүүлээд яаж орон байрных асуудлыг шийдэж болох вэ гэдэг тэр шийдэл рүү эхлээд тэмүүлэх ёстой. Гэхдээ тэр шийдэл рүү ингээ явж байгаа хоорондоо одоо энэ бол тодорхой хугацаанд хэрэгжих зүйл байхгүй. Гэтэл энэ хугацаанд бид нар ингээ байнгын жилд хэдэн зуун гараа ингэж ань эрстэй тий. Хүүхдүүд маань байнга антибиотик хэрэглээд одоо магадгүй 4 жил антибиотик одоо 250 хэрэглэж ирсэн бол энэ жил бараг 500-аар уух хэмжээнд очиж шүү дээ. Тэр нөгөө мутацанд ороод тэгээд буцаагаад антибиотиктэй тасалж шүү дээ. Магадгүй одоо нэг дахиад нэг хэдэн жил ингээд үргэлжлүүлвэл одоо тэр антибиотикт ямар ч антибиотик дарагдахгүй тийм одоо мутацлагдсан хүүхдүүд хүмүүс бий болох шүү дээ. Магадгүй доороосоо нэг хүн даарал хоолоо нэдэлэхэд тэр нь идэхгүй. Тэр доороосоо даарснаасаа болоод өгөх хэмжээний тийм мутацлагдсан ард түмэн болж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө маш богино хугацаанд бидэд утааных асуудлыг зайлшгүй шийдэх тийм одоо нөхцөл байдал дээр ирсэн байна. Гэтэл яг энэ нөхцөл байдлыг би болохоогдоо бас боддтой. Бүр үнэхээр ингээд одоо энэ одоо хувь заяаны шоглон гэх юм ааш хамгийн хөтэй ойлгуулж хамгийн яг энэ гэр орны асуудал
шийдэгдэх ёстой. Согны хайрхан дүүрэг дэрнийг баяа хэлээ ирэх бацаа сонгодоо гараад ирэх жишээний тий. Хизээч тэр гэр оролт амьдарч байгаа хүмүүсийн зовлон бэрхшээл яг яаж шийдэх үү гэдэг арга барил ойлгохгүй хүмүүс ингэж гараад ирж шít. Тэгэхээр тэрийг мэдэрч ойлгохгүй тэрэн санаа зовхгүй хүмүүс Монголын нийгэмд Монголын төрийг удирдах байгаа тохиолдолд гарц шийдэл ерөөсөө бий бол боломжгүй гэж хараад. Өнөөдөр зөндөл олон шийдлүүд байна шүү. Бид хэд одоо гамбайхыг би бол бүр хар багасаа л мэдчихэж байгаа. Анхлын ингээд өчм хүчний хэмнэлтэй амнаас басыг хавсыг барина гэж явж байсан. Эхлээд би чи яг үннийг хэлээд барыг боломжгүй гэж хардаг байсан. Өөрөө хийгээд үзээ явсан боломжтой харагдсан. Тэрний дараа эрчим хүчний хэмнэлт одоо Монгол хэрийг анхлаад тэгээд Монгол гэр гээд одоо ингээд гоонгууд одоо Монгол хэрийг ингээд цахилгаанаар халаана гэвэл 4.2 км халаана гэд одоо шүтээсийнхэн заацсан. Гэтэл 4.2 км халаана гэвэл одоо байгаа сүрс эрчим хүчний чадал нэг дийлэхгүй. Хоёрт буцаагаад айлууд нь тийм өндөр киловатт эрчим хүчээр халаад ирвэл тэр хэмжээний эрчим хүчний дийлэхгүй болдог. Үүтэл бүгд ингээд хайцсан. Цахилгаанаар халаад болохгүй, ингэж болохгүй, газар халаана гэвэл бас боломжгүй. Үүтэл энийг яаж шийдэхийг ингээд тушаад хийгээд үзээд явхаар үнэхээр боломжууд байгаа байхгүй. Монгол хэрийг зөв дулаалаад хийчихвэл 1.5 км халааж болж 1.5 км бол ус буцлагч ажиллаж байгаа айл болон тэрийг халааж болох байхгүй. Өөрөөр хэлбэл ус буцлагч 2 км халж шít. Тэрнээс баг километр халааж болж чинь буцаагаад илүү тогттой тухтай нүүрс төлж байгаас илүү бага зардалтай цэвэрхэн амьдарч болж байгаа. Өндөр градусын 4 киловатт цаг гэсэн үг. Цагт 1.5 одоо ер нь 1.2-оос 2 киловатт хүртэл халааж болоод байгаа байхгүй. Тэгэхээр тэгд нь хамгийн гол нь зүг дулаалах хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээ халаачвал 1.5 киловатт бол дунджаар яг одоо бол нэг 60-аас 90 мянган төгрөг төгнөм байхгүй. Сайжруулсан түвшээс нь хамаагүй 2 дахин бага зарлаа халаах боломжтой буцаагаад гараац ингээд доктортой болоод ирэхэд хүүхдүүдийн өвчлөл хүртэл багасчдаг. Яагаад тэгэхээр гэр ингээд халангууд баг 40 гэр хүрнэ. Гадаа хас 20 гэр өстэй байна. Таг бийцсэн шууд тэр чинь хатгаах нэрсэл байхгүй. Гэтэл яг доктортой гэр ингээд дулаахан яг 20 эдэн гэрээстэй байгаа тохиолдолд 22 ч юм уу байхад гадаа 22 тахад тэгж амар өндөр зүрх үүсэхгүй байхгүй. Тэнгүүт л өглөө нь босгоод гэр нь баг хасах руу ороод өсөрч байгаа байхгүй. Тэгэхээр ийм өндөр градусын хэлбэлцэлээр амьдарч байгаа тохиолдолд угаасаа дотоод хүчний чанарч муу гадаанаач муу тэгэхээр өвчлөлт ч их сагсан өндөр үйлч. Тэгэхээр бидний хувьд болохоор зүгээр юуны хувьд утаа гэдэг зүйл бид хэдийн орон байрны асуудлыг зөв шийдэж чадаагүй асуудлаа буцаагаад яг энэ дээр тулгуурсан бодлогын ямар нэгэн байдлаар өөрчлөлтийг хийж нэг ингээд зэгцтэй явж чадахгүй байгаа юм л үр дагавар байна. Миний хувьд бол шүү дээ нэг утааг бас үүсгээд ингээд нэмэгдүүлээд байгаа шалтгааныг бас араа нэг өөр үзгээс харах гэж оролдоод байна. Бидний баг багт одоо ингээд аймаг болгоны төв амар хотод болсон шүү дээ. Тийм үү? Хүн нэг нэмэгдээгүй мөртлөө 10,000-аас 15,000 айлтай мөртлөө 80-ад оны үе 90-ад оны үеийн энэ одоо утаа биш бүр айгүй онхоо орлонтой харуултаа гараад байгаа зү. Тин чи үхээр миний харж байгаагаар хүмүүстэй нүүрс олдц ихсээд нүүрсний хангалт айгүй хангалт болсон. Хуучин ч бид нар ч бүр алаа болж иж нэгэд машин нүүрс төвс нүүрс авчирдаг байлаа шүү дээ. Одоо бол маш их хангалт ихсэн шахмал түлшний одоо тэ хангалт бол хайл болгон үүдэн шахуу гэдэг үнгүй шахав чинь төгч тэ. Түлээчиг. Тэ хайлууд чинь тэрнээсээ болоод жилээс жил дулаалт нэмрээ. Дулаалгын аргаа мэдэхгүй гэрэж барьж чадахгүй гэдэг амар шин. Ташраа. Яг үнэ. Нөгөө яахгүй да. Дулдуулах ч гэдэг юм тэ. Энд нэгэд гал үнгүй шахуу гэдэг энерги байгаад ахаар. Дулаалгаа байж. Коммунизмын үеч нэг хэрэглээнийхээ хэрэг. Уучин ч бол өдөр ч уран бах хэсэгтэй. Бүр бимбитл ингээд яг жинхэнэ хаяа маяг ч гэсэн момосныхан дагуу ингэж хэмжиж байгаа мандаг байлаа шүү дээ. Одоо байх онгорхой шахууд гадаас тэгэл гал үнгүй юм чинь гэж баг шүү дээ. Энэ чинь бас нэг тийм фактор байна. Юу харж байгаа. Яг ус нь л байдаг. Бид нар тэ 5-600 мянган өрх нэг хонгорт суулгаж амьдарч үдсэнгүй шүү дээ. Түүхэндээ. Тангуудаа өнөдөр Улаанбаатарын хонгорт 5-6 600 мянгуулаа талан гэрт ингээд амьдраад үдсэн чинь гамшиг болох юм байна гэж мэдэрч чинь тэ. 1950-ад оны Лондонгийн жишээ тэ 60-ад оны Токиогийн жишээ гэдэг ингээд гадны жишээ харах юм бол яг энийг заавал тул. 90-ад оны Бээжингийн жишээ. Тий, туулаад тэгээд технократуудын хийсэн тэгээд энэ улсын бодлого нийлээл нэг даваал гардаг юм л асуудал гэж харж байна. Бид нар яг тэр момент дээр байна гэж харж байгаа байхгүй. Би болохоор бас гутаг нэг ингэж хараад байдаг шүү дээ. Ер нь манай энэ одоо ер нь утаач эрчим хүчний асуудал шүү дээ. Дулаан эрчим хүчний асуудал шүү дээ. Энэ дулаан эрчим хүчийг бид нэр аягүй хямдхан байлгасан нэгдүгээр шүү дээ.
Тийм учраас хямдхан байлгасны горд юу вэ гэхээр нэмэлт дулаан болон цахилгааны их усүр баригдаагүй. Анх чинь ингээл хүчээр барьцсан. Тэнгүүч нөгөө дулаан цахилгааны эрчим хүч нөгөө хүмүүс ч уг нь ингээд үн янз бүр болдог бол бас нэг жоохон лагшрийн нөхдүүд чинь жоохон үнэтэй авчиг гэл авна шүү дээ тий. Гэтэл тийм байхгүй бүгдийг ингээд хямдхан барьчингууд нэгдүгürt хамгийн хямдхан газараа бөөгнөр чинь Улаанбаатартай. Жишээлбэл хөдөө дулаан нэг ойролцоогоор 1000 орчим төгрөгтэй байна. Нэг одоо метр кубик халахад Улаанбаатарт болохоор нэг 600 500 төгрөг байхгүй. Тэнгүүч мэдээж хүн хямдхан руугаа л ирнэ шүү дээ. Цахилгаан бас ялгаа байхгүй. Хямдхан. Тэ? Тийм учраас тэгээд дээрэс нь хоттол цахилгаан байж байгаа хөдөө гарангууд чинь нэг өдрийн 8 цаг ч юм уу эсвэл оройдоо нэг цахилгаантай байж яснаа тасраал тэ. Тэнгүүд хаана тогтмол цахилгаан байна. Тэгээд дээрэс нь хямдхан цахилгаан байна. Хямдхан дулааны их усрын тэрэндээ ингээ бөөгнөрч байгаа байхгүй. Дээрэс нь дэлхийд даяар утаагүй тэ юм халах технологи юу л байна? Тийм л технологи шүү дээ. Ерөөсөө битүү шүү дээ. 9 шидийн технологи шүү дээ. Мөнгө нь байвал тэ. Гэтэл манайх яагаад тэрийг хэрэгжиж чадахгүй юм бэ? Бид нар ядуу яг үнэндээ. Тэ? Ядуугаа учраас тэр технологиудыг хэрэгжиж чадахгүй. Тэгээд хэрвээ жишээлбэл цахилгаан жишээ нь яг би тантай бол санал нийлж байна. Хэрвээ нүүрс үнэтэй байсан бол хүмүүс гэрээ дулаалаад эхэлнэ шүү дээ. Жишээлбэл дулаан үнэтэй байсан бол нөгөө дулааны алдагдал багтай байрууд барьж эхэлнэ шүү дээ нөгөө хүмүүс чинь. Үгүй би хэрвээ наад байр чинь дулааны алдагдал ихтэй бол би дулаандаа их мөнгө төлнө. Наад байраа дулаал тэгвэл тэгэхгүй бол би авахгүй гэд дулааны алдагдал ихтэй байр чинь жишээ нь хямдхан ч үгүй юм уу те хүн авдаггүй байх шүү дээ. Одоо бол тэр дулааны алдагдал хэн ч хамаагүй. Тэгэл нөгөө хэрэгцээнийхээ хэрээр хэрэгэл гэдэг шиг зүгээр ингээд дулааны чинь зүгээр авчаал ингээд усаар тавьчих. Яг коммунизмаар байна. Энэ процесс чинь өнөөдөр биднийг ийм байлгаад байна. Тэгэд зүгээр товчхондоо хэлэхэд бид нар өнөөдөр энергийн хувьд те дулаан болон цахилгааны хувьд бид нар яг коммунизмаар байгаа. Тийм учраас бид нар утаатай. Би бол тэгж яг бидний нөгөө Батэрдэн бидний яриад байгаа тэр ганц сэдвч юм болно шүү дээ. Одоо нэг орлох юм чинь нар гэдэг юм байж байна. Тийм шүү дээ. Энэ одоо газа болий, за нүүрсэ болий, түлэгэн болий тэр төвийн халаал тааж болчих, цахилгаанаас хүртэл болчих гэж байна. Даварсаа одоо би бол ямар цахилгаан авахгүй байна. Сүүлийн хэдэн жил ингээд амьд жишээ үзүүлээд байна. Тэгэхээр өөрөө амьдрал нар гэдэг юм гоё юм байж хад бид нэр тэрийг ашиглахгүйгээр газаа ухаад ингээд энд орлох энерги байх хэрэгтэй ингээд яваадсан өөрөө маш том тэр нэг чиглэлийн алдаг гэдэг. Ийшээ явах уу? Одоо хэдүүл ийшээ явъя гэдэг тийм татахуйч болохгүй бид нар чинь ингээд аль байдгаа зориулж штеп. Тэгээд нар бол үнэхээр Монголд хангалттай. Өвлөчсэн, зунчсэн, өдөрчсэн шөнж за шөнж шөнө ашиг тийм. Тийм шүү дээ. Өдөр шөнө нар тусдаг газар гэхдээ энэ сарчин бараг нар шиг асаад байдаг шүү. Сүүлийн үед бүр амар том сар гардаг болчихсон. Шөнө цахилгаан хүмүүсийн тийм нь гараад ирсэн байдаг. За тэр нь жаа. Одоо сэдвээс аль. Зүгээр бараг хэтрүүлээ хэлэх тийм хангалттай нар байж хахад бид нар юундаа одоо тий одоо энэ болсон шүү дээ. Сайн өөрөж хэлдэг нөгөө төвлөрсөн энэ халаалтанда уягдсан тий хямдхан тогондоо уягдсан юм хотчлт гэдэг чинь өөрөө төгжрөл үүсгэж байгаа нэмэх самбараг байдал үүсгэж чинь тий 13 дахь хоолыг харахгүй бужигсэл юм байж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ байдал руу бүгдээрээ ингээд эцсийн бүлэгт очиж математик тооцоол хийж үзэх юм бол бүгдээрээ энэ рүү ингээд тушуур болчихж байгаа байхгүй юу? Бодлого өөрчлөхгүй бол тархаад уулын хооройг сайхан тараад амьдрья гэх юм бол бидний туслах юм ерөөсө тэр турваа мурууч эзэж ирэхгүй тийш. Ирэх боломж жоох. Тэрний үед боломж жоох. Одоо алтаар буугаад зөвчж хэцүү. Утгагүй юм бол тэр энэ дээр ямар гаргалгаа нөхөр ерөөсө эцсийн бүлэгт нараа авч амьдрий. Тэ Монгол гэр дээр нар байж болох ч жижигхэн байшингууд оролж хуучин байшинг гэсэн нараар халааж болж байгаа гэдэг ийм кейсүүд бид үзүүлээ яваад байгаа чинь ерөөсө чиглэлийн өөрчлөлт том машин ингээд явж байхад юм чиглэлийн жоох өөрчлөлтүүд ингээд ийм зөв зам руу орчих гээд байгаа байхгүй. Тэ энэ дээр л ажилладаг. Тэгээд ерөнхийдөө түрүүн энерги хямдхан байна гэдэг нь үнэхээр үнэн баггүй. Сайжруулсан төлш одоо 1 тонны 475 мянгаар үйлдвэрлээд иргэдэд 135 мянгаар зарчиж байгаа. Тэгээд 1 тонн тутам дээр 340 мянган төгрөгийн татаасыг татвар төлөгч бид нар өгч байгаа гэсэн. Тэгээд нэг айл жилд 165 тонны төлөлтэй гэж бодоход сая 700 мянган төгрөгийн татаасыг нэг айл бид нар өгч байгаа гэсэн. Уцаагаа тэрийг 220 мянган айлд үржүүлвэл нэг жил 400 тэрбум төгрөгийн татаасыг гэр хорооллын одоо сайжруулсан түвшинд өгч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэгээд дээрээс нь энэ дээр үйлдвэрлэлийн илэгдэл хорлол буцаж зарлуулах юм гэхээр 4 жилийн хугацаанд бид нар 2.4 их найдыг төгрөгийг сайжруулсан түвшинд зарцуулж 2.4 их найд төгрөг гэдэг бол зүгээр түлээ шатаагаа дууссан мөнгө байхгүй. Бид нар уушгинд орсон зарим гэсэн. Тэгэхээр энийг ингээд богино хугацаанд дутааг ингээд бууруулах гэхээр
яхаарахгүй бид эднийг судлаа явж байхад яг нийтээр нэг төрлийн суудсанд амьдарч байгаа сууцаал зүг дулаалах хэрэгтэй байдаг. Бүх байшин ингээд дулаал нэхэ тодорхой биш. Хэдэн төгрөгөөр хэдэн метр квадратыг дулаалах. Буцаа тэр нь өөр хэмжээтэй байгаа учраас хэдэн километр халаа хэдэн мегад эрчим хүч зарцуулах гэх бүгд үр дүн тодорхой биш байна. Тэгвэл бидний хамгийн олуулаа сууж байгаа нэг одоо төрлийн сууц бол Монгол гэр байдаг. Улаанбаатар хотод 220 мянган айл гэр оролт амьдарч байгаагийн 92 мянган буюу 42% нь Монгол хэрт амьдарч байгаа. Тэр 42%-ийг нэг хэмжээний дотор утгааг бол боломжтой байхгүй. Өөрөөр хэлбэл 42 одоо энгийнээр бол пүрүс машин гэдэг дүрээр жишээлээ шүү дээ. Пүрүс машиныг дүүр гаднаас нь үйлдвэр хүчлэг үйлдвэрлэл авчиж ирээд гаднаас нь хүчдэг шүү дээ. Тэгээд дулаачдаг шүү дээ. Яг тэрнтэй ялгаахгүй Монгол гэрийг тэгээд дулаач болох байхгүй. Үйлдвэрлэлээс нь одоо дулаалгаа авч Монгол гэрүүдийг дулаалаа гэж. Тэнгүүт нь хэдэн төгрөгөөр дулаалах нь тодорхойлж. Тэгээ нэг стандартын гэрүүтэй болонгууд нь тэн дээр нь хэдэн киловаттын халаагаараа тавих нь тодорхойлж. Тэнгүүт нь тэрэнд нь таарсан хөрөнгө оруулалтууд нь тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл энгийнээр жишээ хэлбэл нэг айл сая төгрөгөөр дулаач. Сая 500 сая төгрөгийн халаагаар тавьчих. Тэгээ нэг 500 сая төгрөг ахаас хэлэхтэй тавьчих. 3 сая төгрөг. 3 сая төгрөгөө 92 мянган айлд үржүүлээд 276 тэрбум байхгүй. Тэгэхэд 276 тэрбумаар Улаанбаатар хотын утгааг нэг жилийн дотор 42% бууруулна гэсэн. 42% бууруулна гэдэг чинь өнөөдрийн 12 нэг сарын агаарыг бид нар хизээч дахиж амьсгалахгүй 12 нэг сар одоо 10 11 сарын агаарыг амьсгалах хэмжээнд очно гэсэн. Энэ үнэхээр бид нар аюул холтож байна. Аюул холтсныхаа дараа урт хугацаанд бид нар амны орон сууц бол нийт орон сууцуудыг тодорхой ингээд стандарт явуулах шаардлагатай байна. Нэгт нь хоёрт нь утаа яагаад байгаад хамгийн том шалтгаан бас байгаа. Энэ бол Улаанбаатар хот яаж хөгжиж байгаа төлөвлөлт байхгүй байхгүй. Өнөөдөр одоо хичнээн ингээд гой төслүүд ингээд орж ирж байгаа шүү дээ. Жилийн 3% хөвгдөө гэр дулаалах, байшин дулаалах, бохрын систем, халаалтын систем бүгд байгаа. Бараг 70% нь өгөөд байшингийн чинь дулаалаад үгүй гэсэн ч төслүүд байгаа. Гэтэл яагаад гэр орлого энийг ашиглахгүй байна. Шалтгаан нь юу гэхээр бид хэд энэ газарт ороод энд би байр баригч чинь би тэр хүртэл өөр авд энийг ингэж хийгээд яах юм гэдэг үзлээрээ хандаад ташаанд ямар ч хөрөнгө оруулалт оруулахгүй ингээд хор хүчин жилгэж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот ямар ч төлөвлөлтгүй байгаа учраас энэ маань үгээд байшингаа дулаалахгүй, гэрээ дулаалахгүй, хөрсний бохирдлоо шийдэхгүй яг энэ байдал. Хүлээлтийн байдалтай байгаа дээ шүү дээ. Тэнгүүтлээ энэ маань өөрөө одоо жишээлбэл Улаанбаатар хотод төвийн дулаан энэ хүртэл очино. Энд нийтийн орон сууц баригдана тий. Энд хизээч төвийн дулаан очих боломжгүй. Уус очих боломжгүй газар зөндөө. Зайсанд маш олон мөнгөтэй айлууд байна шүү дээ. Тэн төвийн дулаан бохирцоор очоогүй газар зөндөө шүү дээ. Тэгвэл хойшоо жингэлтэй рүү, хойшоо тэр дайрх руу хизээч очихгүй газар зөндөө. Яг энэ хэсэг дээр амны орон сууцуулнаа. Наана ингэж амны орон сууцуулчвал ийм дэдвцэн нөхөр оруулах. Энэ дээр ипотекийн зээл гарна. Ийм дэмжлэгүүд олгоно гэд тодорхой заагаад өгчвөл Улаанбаатар хот ингэж хөгжүүлнэ. Бүх юм тодорхой болчвол тийш хүмүүс хөрөнгө оруулаад эхлэх. Одоо л хүмүүс яаж нэг хөрөө тэр хашаа байшингаа одоо гандан бол баг тийм шүү дээ. Хашаа байшингаа зарахгүй энд би өндөр юм өнөр зарна гэж бодонгуудлаа. Тэнд ямар ч хөрөнгө оруулалт оруулахгүй өөрөө байрлал оронгуудлаа. Тэнд баахан төрөөсийн гэр болгочих واخ. Бас нэг тэр гай болоод байгаа нэг шалтгаан юу юм халамжийн бодлого гэдэг юм нөгөө хөдөө орон нутгч юм уу аймгийн төвч юм уу Улаанбаатар бүх дарга нар ер нь бол бүгдээрээ гэр оруулалт үзээ. Энийг л устгах юм бол би баатар болно гэх тээ. Тэгээ сонгогд юм л. Тэгээ тэр лөө би турбаа татна. Хизээний систем гэдэг хүн болгоно удаан байгаад. Тэ. Годамж болгонд очиод би ингэ сонгогдохын тулд би танахаар турбаа татчих юм бэ. Зарим татцсан ч явж байгаа. Нэг ч ашигладгүй те. Баахан мөнгө авч болоо. Тэгэхээр энэ нөгөө бодлогын өөрийнх нь алдаа байхгүй. Хүн болгонд харагдах га. Тэгээд шингэлтэй уулын дээр ороод явж айл болгон за бид нар бол ингээд бид үсээр хангаж өгнө гэдэг олон жил хор хаваад. Тэнгүүд нөгөө чинь за эзээчсэн те. Ингээд ямар ч бас амьдрч байх юм бол миний нэг 2-2 байр болох юм байр гэсэн юм хүлээлттэй юу ч хийж чаддаг. Модож тарьдаг. Хашааныхаа нэг ганцхан банзыг ч садчихдаг байхгүй. Тэр ийм байдлыг ерөөсө халах хэрэгтэй. Тодорхой хэмжээний хэсэгт одоо тэр форум дээр иржээ. Эцсийн бүлэгт 2050 он гэхэд 15% нь гэр хороол болж үлдээд бусд нь нийтээ орон сууц болно гэсэн юм мастер балан гаргацсан л байлээ л тий. Тэгэхээр яг хамаагүй тэр намайг гол нь тэр хүртэх хугацаанд яаж утаагүй болох юм бэ гэхээр яг үгүй сая багууд ярьж байгаа шиг ерөөсөө тодорхой зоон зарлаад энэ зоонд дөрвөл хизээж ахиж тий дэд үтсийн шугам тавигдахгүй. Энэ зэр хизээж та нар тий бартерын одоо яриа байхгүй тий одоо газарт орно гэсэн юм байна. Учраа олцгоо гэдэг юм тий. Хэрвээ та нар яндан босгох юм бол яндан чинь татвартай ч гэдэг юм тий. Яндан босохгүй өөртөө амны орон сууц арчлаа явна гэвэл ийм ч зээл байна, тийм ч боломж байна, тийм ч зэрлэг байна гэдэг юм одоо менюг гаргаад тавьчих хэрэгтэй юм. Ном хэлээ гаргаад тавьчих хэрэгтэй. За тэр дорж очингуудаа номноос харж байгаа. За ирээдүйдийн гэх юм байна, ийм байшин баримлын гэх юм байна, гэрээш дулаалах юм бол ийм байна, ийм багц байгаа юм байна, ийм хэл хөнгөлтийг зээлтэй мэр гэдэг юм тодорхой
ийм юм гаргая гэдэг ногоон шилжилтийн хурцгүй бид нар ч тодорхой хэмжээний клуб байгуул яг энийг бодлого гаргаж. Тодорхой зоон зааж өгөхгүй бол одоо тэгэхээр ерөөсөө нэг цаг 2 айл 3 айл ингээд гудамжинд нэг айл ингээд их орон сэтгэлгээ өөрийнх нь тий хүүхдээ одоо тэгээ хийлээс. Гэтэл нөгөө маргааш нь гараад хахад гудамжаар дөрөв үнс тийм ээ. Гудамжинд доогуур нахад нөгөө турба болж магадгүй гэж үзээд тэр чинь асфальт дэвдгүй шүү дээ. Хайр мөг. Тэгээд ингээд ерөөсөө нөгөө шавартай гудамжаар ингээд өндөрлөхөд тохтолтой алхаад үзэхгүй юу. Тэгээ энд чинь хэн ч амьдрахыг хүсэхгүй тий. Тийм учраас гудамжаар нь тий бүр ингээд тодорхой орион заагаа. За энэ дээр бол ямдангуй шүү гэж зарлахал юм бол тэр чинь өөрөө маш том юм ихлэл болох байхгүй. Энэ дээр бүх шийдлүүд орж ирнэ. Бүх олон улсын байгууллагууд те хариулаа сунгана шийдлүүд гаргаж яг ногоорох айгүй хурдтай ингээд өөрөө өөрийнхөө хүчээр ногоорох боломжийг нээж өгье гэдэг юм бодлогын шийдлээ гаргадаг өгөөч гэдэг юм тавьдаг бид нар. Ногоон шийдлээ хурцгүй бит те. Энэ дээр юу гэж ямдангуй үсээ бошоо тоглохын төгс зарлаач. Зарлсныхаа дагуу түүнийхээ дагуу одоо ингээд байн тэлээд жил тэлээд ингээд 2020 30 он гэхэд Улаанбаатар тэр чигт ямдангуй болох юм мастер план гаргаач гэдэг. Энэ дээр бас нэг юм байна. Одоо энэ тэрс маань нийслэл гэх юм. Одоо жишээлбэл сэлбтүүд үг байгаа шүү дээ. Тэн дээр одоо 12,000 айлын орон сууц байна гэдэг газар зүйн сайжруулалт. 2,000 айлын газар чөлөөлж байгаа. 2,000 айлын газар чөлөөлөхдөө 580 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж чөлөөлж байгаа. Нэг айлын газрыг нь 290 сая төгрөгөөр чөлөөлж байгаа. Тэнгүүтлээ тэр сервис центрийн дэд бүтцийг нь өөрийг нь 100 сая доллар босгосон. Тэр нь одоо хүртэл одоо өндөр төлөв одоо юутай хүүргэн төлөө явж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр 100 сая доллар гэдэг чинь өөрөө 350 тэрбум төгрөг. Хүүтэй бараг 400 гаруй тэрбум болцсон. Буцаагаад тэр 580 тэрбум маань нэмэлтүүлээд 1,80 төгрөгөөр 2,000 айлын газар чөлөөж байгаа юм. Тэгээ буцаагаад тэн дээр 12,000 айлын орон сууц байна гэж. Дахиад шавуулт үүсгэх. Тэгээ 12,000 айлын орон сууц яг хуу арай одоо хотын төвөг одоо сэргэл болчихлоо юм. Гэтэ 12,000 айлын газар чөлөөл байр 12,000 айлыг байранд оруулахын тулд газар чөлөөл дэд үтцэнд 1,80 төгрөг. Өөрөөр хэлбэл нэг айлын газар орон сууцны газар болон дэд үтцэнд 80-аас 90 сая төгрөг болчихж байгаа байхгүй. За тэн дээр одоо байрыг ингээд бас бонд босгож барина гэж байгаа. Бондын төлбөр нь одоо жилийн 15-20% одоо юутай. Тэгэхээр тэр их мөнгийг одоо хүүгийн бид нар бас төлөх гэдэг байгаа байхгүй. Буцаагаад тэн дээр байр барьлаа гэж бодож 60 м квадрат байр нэг айлд байрлаа гэж бодъё. Тэнгүүтэл 60 м квадратт нөгөө 90 сая төгрөг шүү дээ. Дэд үтц газрын чөлөөсөн. Тэнгүүтэл нэг одоо метр квадрат нь сая 500 сая төгрөг болчиход гоос. Буцаагангуудлаа нөгөө байр 3 саяар зарна гэж. Гэтэл тэр нь зах зээл хааших байхгүй. Тэгэнгүүтэл 3 сая дээрээ сая 500 нэмбэл 4 сая 500 болно. Энэ хин ч авчдаг. Буцаангуудлаа 3 саяараа зараад нөгөө газар чөлөөлөлт болон дэд үтцийн зардал нь төсөөс хүрч байгаа. Энэ өөрөө боломжгүй утгагүй зүйл. Энэ хизээч дахиж удаан хэрэгжихгүй. Өмнө нь одоо Батүлгийн үед дахин төлөвлөлт зүв байсан уу? Зүв байсан. Зүгээр л одоо тэр дараагийн байгууллагууд нь одоо архитектор нь ерхий одоо төлөлтөө буруу хүлээж авсан байхгүй. Тэгээд ингэж хавалцсан. Батүлгийн үед яаж исэн бэ гэхээр жишээлбэл газар чөлөөлтийг тэр компани өөрөө шийдчихсэн. Тэгээд дэд үтцээ өөрөө татчихсан. Өөрөөр хэлбэл тэр байр баригдаад зарагдахад газрынхын өртөг нь дэд үтцийн өртөг тэр байран дээр шингэж явьжсэн. Одоо л нийтээр нь авчаад улсын төсөв суулгаад одоо мангар их мөнгө хэвлээл, төгрөг хэвлээл, өөрийнхөө инфляцийг үүсгээл ийм балаа юм хийгээд байгаа. Тэгэнгүүт яг ийм юм чи өөрөө нөгөө нэг хүмүүсийг сэтэлжүүлээд би энд одоо байраа ингээд хашаага гоё болгоод байшингаа гоё болгоод амьдрыг их сэтлийг байх болгоод байгаа. Яг тэгвэл энэ газар ингээд чөлөөлсөн юм чи надад ч гэсэн одоо ингээд чөлөөлнө гэд ингээд хүлээж байгаа. Гэтэ энэ ингээд эдийн засгийн хувьд ямар ч үр ашиггүй энэ төсөл ингэж явцсанараа дараа нь за яг тэр нэг байгуулсан хүмүүс нэр төрдгаас гоё нэг хотом юм үүсгэсэн гэж авторл үлднүүхээс буцаад нийт ардын Монголын Улаанбаатарын хэмжээнд дахиад хүлээлт үүснэ. Дахиад газарт орно. Дахиад манайх ингээд үнгүй байртаа болно гэдэг хүлээлт үүсэл энэ хүлээлт чинь баг 20-30 жил үргэлжлсэн бидний залуу нас. Дахиад нөгөө явцлаа шиг гэтэл дахиад 20-30 жилийн хүлээлт үүсэх гэдэг шүү дээ. Бидний бүхэлдээ нэг хүний амьдралын хүчлэг тэр чигээр дуусгах гэж хүлээлтэнд. Тэгжсэн орон төр чинь хашаан дотор нь өөрт нь байж байгаа боломжийг шууд дээр нь хөгжүүлж өгөөл наа чи шууд ногоон орон сууц юм ногоон одоо тансаг зэрэглэн хаус оруулах болох бүрэн боломж. Боломжийг гаргах хэрэгтэй байхгүй. Төр одоо урдуур нагаал дуваа татчихгүйгээсэн дагуул. Энэ технологийн дагуу зүгээр ингээд юм байшингаа барьцгаа яндан байхгүй шүү. Нартайгаа холбогдоо нөхтэй. Тий, шууд тэр нартайгаа шууд торботой хэрэггүй. Ер нь бол бид хэд амар нэг юм амар нэгцнийг ойлголтод бормоо. Бид сэргийгч мөчөөр байшин гэрээвдэ халаа. Гэхдээ сэргийгч мөчтэй ямар сэргийгч мөчөө гэдэг үртэл тодорхойлох хэрэгтэй байна. Яг тэгвэл бид чи асар олон салхи юм уу. Манай салхи жишээлбэл хордон. Гэхдээ хөнгөн
хөнгөн ягаад хөнгөн хурдан бэ гэхээр чиг байхгүй. Чиг байхгүй учраас хүч байхгүй. Далайн улс орнууд чинь чигт учраас хүчтэй хүнд байгаа учраас илүү их хүчтэй эргэлдүүлээд байгаа байхгүй. Манайх чинь хурдан л болохоос хүч байхгүй. Тэгэхээр манайд сэргэгдэгчийн хүч салхивал тийм өндөр ашигтай биш. Газрын гүний дулаан гэдэг бас өндөр ашигтай биш. Яг л манай ус 1500 м өндөр л өндөр. Тэгэхээр доошоо бид нар чинь өрөмдөөд тэр дулаанаа буцааж аавна гэж тэрний ноцоосын зардлаар баг одоо тэр дулааны хөвсөр хаанцна илүү дээр байдаг. Тэгээд өртөг нь асар өндөр. Буцаагаад бид нар ингээд усуул бид нар зайшгүй сэргэгдэгч юм шигтэй бас буцаагаад оршоос хамааралтай байгаа тийм. Тэгээ өрөөсөө үндсэндээ нар байгаа. Нар гэдэг нь бидэрт өөрөө яг л одоо юугаараа 1500 м өндөрт бидэрт халахлах юм бараг байхгүй. 365 оны 280-90 оны нартай яг энийг л бид нар яг зөв ашиглаж чадвал бидний хамгийн том сэргэгдэгч юм шиг байна. Тэгэхээр яг энэ нөгөө бид нар сэргэгдэгч хүч гэдгээ хүртэл яг нэгдсэн нэг ойлголтод орохгүй бол бид нар ингээд тушаал хүлээлт бид нар ингээд бүх амьдралын хугацаа дуслаа шүү дээ. Энэ чинь амар утгагүй байхгүй. Одоо нэр одоо баг 40 гарлаа шүү дээ. Утаа үсэж байгаа тэр хойд өнгөрүүч яг хар хүлээж авах тийм. Хиндэж хүндрэлэгдгүй тийм шүү дээ. Хойд өнгөрч бол агуу. Тэр төч харж байгаа юм шүү дээ. Хаттай тийм. Одоо нэг Японог над зөвлөсөн. Чи бошоохон Монголд очих газар хаана байх гэсэн. Хойд өнгөр тэр л хаттай. Тэгээд газар хөдлөлт өртөхгүй, гал төмөр төртөхгүй, үер тосон төртөхгүй. Нар хэрлэн ийм сайхан газар энэ хойд өнгөр дээр байна гэдэг чингэлтэй юм шиг заагаад байгаа. Тэгэхээр тэд нар ч бол мэдчихэж штэ. Амар газар тэр гэдэг. Тэгээд бид нар бол тэрийг болохоор хайчхаад уулын арлууг гэдэг байна штэ тий. Зайсар руу. Тэр чинь буруу байхгүй. Нар ерөөс авахгүй штэ. Яг үнэ. Тий. Эвэрлэлтэй газар шал үү. За та хоёр ингээд сая нэлээд ингээд том зургаар нь монголчууд ингэж ойлгох ёстой. Бодлогын яг юу хийгээд байгааг нэг яриад байгаа гэж байна. Тэгээд одоо жоохон ингээд нөгөө та хоёр өөрсөнд рүү ч орё гэж бодож байна. Тэгээд яагаад ер нь одоо ийм их одоо чаленж тий. Пассив гэхээр яг яад юм тий. Яг юу н ашигтай хідэн төгрөгөөр гэр ороолын агаарын бохирлыг бууруулахад одоо та өөрөө яг хаана амьдраад байгаа тий. Үйл ажиллагаа явуулж байгаа тий. Тэгээд яг пассив хаус гэхээр одоо ард түмэн одоо хальт одоо сонссон бол таарах гэдэг тий. Олон жилийн өмнө намайг ярьж байхад чинь нэрэл их сонин хүлээж авч байсан. Тэгээд яг зүгээр саяны нөгөө ярианы сэдвээр ороход ерөөсө утааг ялах ямар арга байна гэдэг эрэлхийллийн үндсээр л гарч ирсэн ерөөсө. 2014 онд энэ утаа энэ хагас цацсан байдлыг хараад энэ дээр ямар шийдэл байна гэдэг дэлхийгээр ингээд тойрч яваад пассив барилгын стандарт гэж юм байдгийн байна гэж мэдээд тэгээд 16 оноос анх туршилтаа хийж эхэлсэн. Бариад үзсэн чи болж байна. Тэгээд яг хөө мэдээж хийхэд төвхтэй эсвэл тус цонх монхон тухайд 3 давхар шилттэй тэр нэг дулаан алдгүй цонх монх хийх газар байдгүй энэ байсан л та. Агаар сэлэлтийн төхөөрөмжөд бид нар гар мараараа хийж үзэл. Тэгж явсаар байгаад 2020 онд бид нар пассив барилгын хүрээлэн гэж юм байгуулад олон улсын бас гүшинчлэлтэй юмрхүү олон инженерүүдтэй ч боллоо сургалт хийгээд ингэ явж. За энэ ямар зорилготой юм бэхээр ерөөсөл бид нар дэд утсын хамаарлаас арилъя, салъя тэ олон улсын одоо нөгөө байдал дээр орсон тэр карантин ингээ хаах гал нэг гэлээд энэ нэг юмнаас айдсгүй болчих. Тэгээд тултал нь одоо хийж үзүүлэх хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр ашигтай байшин барих технологиг эрэлхийлж яваад түүн дээр гарч болохоос алдаа оноо бүх юмыг олоод өргөдөө тодорхойлсон гэсэн. За одоо яг үхээр бас зах зээл дээр жижиг юм байдлаар нэвтрүүлээд явж байна. Гэхдээ энэ бол санааг нь олон түгэх боломжтой байна гэж үзээд энэ санаа ч өөр 4-5 тулгуур зарчим дээр гэдэг юм. Энэ бол айл болгон өөрсдөө Монгол гэрэгтгээд нийтийн орон сууц энэ хуучин байшин хүртэл бүгдээрээ энэ технологийн шийдлийг авч хэрэгжүүлэх боломж байна гэдгийг хараад бид нэр сургалт хийж явж байгаа. Битүү сургалт хийж байна. Инженерүүд сургалт хийж байна, зургийнханд сургалт хийж байна, мужаануудад сургалт хийж байна те. Багш нарт хүртэл заримдаа сургалт хийж. Ерөөс ингээд түгээ энэ санаа бол өөрөө агуу санаа байхгүй юу? Яг тэр Монгол шиг юм хамгийн хүйтэн, хамгийн их одоо эрчим хүч хэрэгцээтэй газар дээр энэ зөвхөн нарны эрчим хүчээр ая тухтай амьдралыг цогцоож болох юмаа гэдгийг одоо ингээд өөр дээр нотлоод бид нар үзсэн учраас энийг аль болохоор олон хүн авч хэрэгжүүлээсэй гэсэнтэй те технологи нээлттэй маш олон хүн ингээд түгээх сургалтууд хийгээд ингээд явж байна. Тэгээд энэ гэр орол руу эргээ харахаар нөгөө яд чинь нөгөөс нүүрсээ тэрвэрсэн зогсож идэх байхгүй юу? Яагаад тэгэхээр нүүрс нь үнэгүй юм шиг те. Тэгэхээр нүүрс үнэгүй авчираад байгаа нь өөрөө гай болоод бидний нөгөө санаа түгэхэд олон нийтэд ингээд монголчууд ингээд дэлгэрхэд саад болоод нэг бид харж байгаа. Яг үнэгүй өрчим хүч нэг талд нь байж чаддаг одоо нөгөө Тэ уруу татаад шүү дээ шиг нүүрс байж байгаа шүү. Нүүрс дөөшөг болон даш шүү. Архинд уруу татдаг найз шиг тэ. Шүү найшраа найз нь чамд өнгөө архив гэдэг байгаа юм.
хүн болгон пассив хаустай болох ийм өдөр ирнэ гэж тарж байгаа. Тэгэхээр тэрний өмнө болохоор бид нар бодлогын шийдлийг гаргах хэрэгтэй. Ерөөсөө бид нар нүүрсний бодлого болоод энэ сэрэг төрчмөч нар энэ одоо боломжтой бүх одоо хувилбаруудыг Монгол гэрт болон Монголын одоо гэр оролд хэрэгжүүлэх ёстой байна гэхгүйгээр манайхан яаж их орон сууцч болно, турба татна, тэ олон улсын Монгол байх юм бол шууд газарт буузна. Тэгээд яг тэрийг копи пейст хийгээд бүх аймагуудад явчих. Бүх аймагуд дээр одоо энэ зовлон бүр давтагдана гэсэн үг байхгүй. Улаанбаатар яаж зовж байгаа вэ те? Станцанд хуучраад өвгөрцөн. Турбан гэж зэвэрцэн хизээ дэлбэрх нь мэдэгдэхгүй. Тэгэл байж байгаа л газраа ухаал ингээл очоод харахаар баахан зэвтэй турбан байждаг. Тэгээ ийм дэлбэрцэн мин өөрөө өөртөө мин болчоод 50 жилийн дараа бид нар хүүхдүүдтэй за сайхан амьдраарэ гэдэг үлдээж болох юм уу? Тэгээ энэ шинэ хот төлөлт талаас буруу байхгүй. Тэр учраас ерөөсөө одоо баг дээр засъя. Гэр хороол дээр ядаж те одоо дэд үтс байхгүй гад дээр нь харин олсон юм те. Энэ дээр хэдүүлээ арчим хүч өндөр хэмнэлсэн пассив хайбрид одоо хамаг ийм шийдлүүдийг төлхөө ногоон зээлээр ингээд шийдэд явъя гэдэг нь өөрөө маш хурдтай ногоон шилжилт хийх боломжтой байхгүй. Бид нар араас нь явж болохгүй. Олон улсууд ингээд яваад эхэлсэн учраас энэ дээрс нь амдаад пад ногоон байшингуудтай ингээд амны орон сууцны хансаг хорооллоо шууд баяжчих гэдэг байхгүй. А зүгээр эхлээд ипотекийн зээл төлөөл тэлэлтэн 6 буудлын тэнд нэг 10 хэдэн тохор байшингийн 30 хэдэн метр квадрат байранд 5 сургуулиуд эхэлдээд хөлсөө гожуулаад амьдарч байгаа энэ ард түмнийг яагаад юм ядуу байдлаас гэдэг. Тэгин чи айгүй ядуурл руу бид ингээд түлхээд байж болохгүй байхгүй да. Шууд газар дээр сайхан амьдрах боломжийг гаргаж өгөх хэрэгтэй. Бодлого нь. Та өөрөө пассив хаусанд амьдэрдэг үү те? Би өөрөө тэгж амьд. Манай одоо ингээд пассив хаус. Ер нь одоо яг эдрийн хэсэг хүүтэнд бол ер нь хэр хүүтэн бэ? Чи 20 орчим болно. Тэгтээ юм байна. Тэр нөгөө альтимейт одоо хамгийн тэр нөгөө эдрийн хэсэг хүүтийн хасах 45 градус марац гэдэг ингээд ярихаар яг тэр бол хүмүүсийн асуудаг асуулт. Тэр бол нэг сонир биш. Түүний наанч яг тэрний өмнөх чинь ингээд 200 өдөр ийшээ 100 өдөр энэ өдрүүдэд чинь огт гал төлөхгүй гэдэг чинь өөрөө тэр олол биш юм. Тийм үстэй. Энд өнөөдөр би юу ч асааж болно те ганц өдрийг. Тэгэхээр энийг бид нар болохгүй юм байна. Наа чинь гал төлж байгаа. Тийм хэлээгүй юу. Заавал игээ дурбагаа бариад хөх гэдэг шүү дээ. Тийм үү. Бүр ингээ кайф авах гэдэг байхгүй бүр ингээ тавирч барьсан те. Нэг жилдээ нэг 30 хоног л 30 бишээ 3 хоног гэдэг байна. Тийм үү 3 хоног юм. Тэр тийм тэрийг л давсан сарл гэж бодоод байхгүй. Яг эдрийн хэсэг хүүтнэр тэгэл нэг эсвэс 3-9 хоорож гэдэг юм. Энэ санааг чинь ингээд яцаа мохой гэдэг юм уу те харлуулъя гэдэг хүмүүсийн бүр ингээд боддог өдрийн бодлого шөрийн зүйлдэг. Тэгээ тэрийг бүр давж үзүүлээд би гайхуулаад байдаг байхгүй. Тэгэхээр давханд бол нэлээл хөдөлмөр орж байгаа юм л. Маш зузаан хийж бүр ингээд ямар ч алдаа мод гарахгүй ингээд хийж тэрийг дав. А тэгтээ айл болгоно тэгээд тэгч юм биш. Яа тэгэхээр 11 сарын би бол ингээд сүүлийн өдрөөр 11 сарын 1 хүртэл бид нар монголчууд галт төлөхсөн юм байна. Тодорхой стандартын дагуу дулаалцах юм бол бүгд тэ номын дагуу дулаалцах бол Улаанбаатар 11 сарын 1 хүртэл утаагүй. А ингээд 12 сарын 1 гэхэд өнөөдрийн утаатай байж байгаа байдалтай байж байгаа байхгүй. Гэх мэт ингээд давшил байгаа. А ихтэл утаагүй ямдангуй галлахгүй энэ цаг хугацааш уртцаад байх тусам хүн чинь урам зориг ороод өө тэгвэл юм жоохон ганцхан сар хийдгвэл яаж хийж байгаа давчих л да тий 100 хандагаар хийж байгаа. Тэгээд энэ чинь өөрөө бидний явах хэвээр зам байна гэж хараад. Тэгэхгүй шууд пад гэдэг бүгд пассив болох хэвээр өө чадахгүй болов дурбаа гэдэг чинь өөрөө тийм утгагүй байгаа зү тий яаж утсан тий пассив болохгүй бол хайбрид болох юм шүү. Энэ нь үл яг за танах яадгийг. Би нэг жоохон хайбрид эсэргүүцсэн маягтай үү. Танах яадгийг гэж үгүй. Ер нь бол би бол гамбаахыг өрсөлдөгч гэж ерөөс харддаг юм. Ерөөсөө би хэдэн хооронд ямар нэгэн өрсөлдөөн гэхээс илүүтэй бид нар нэгдмэл нэг ойлголттой байх нь амар чухал. Уус нэг л төрлийн нэг л зүйлийн төлөө явж байгаа гэж. Хибрид хаус гэдэг би анх нэрлсэн шалтгааны үгээр пассив, актив гэдэг хоёрын нийлбэрл гэж харагдсан. Ямар ч тохиолдолд би нөгөө нэг халаалтгүй байна гэж бол ханаасаа би хэзээ ч төсөөлөг байхгүй. Тэгэхээр заавал активны дулаан байх ёстой. Тэр активны дулааныг хараа яаж минимум төвшөнт яаж үүсэх вэ гэхээр нарны дулааныг шилэн онхолж аваад нарны дулааныг шингээж аваад тэр шингээс авсан тэр дулааныг хадгалаад тэгээд өрөөр жигд гойлох зэчмээр хаалаа нэгдэг санаа байхгүй. Тэгэхээр маш сайн дулаалаад хагас улсын систем зүг хийгээд тэгээд нарны дулааныг шингээгээд халаана гэсэн. Ер нь бол яг агуулга нь юу вэ гэхээр бид хэд нарны тойлч юм ингээд ашиглахаар нэг нарны тойлч өөрөө тодорхой хугацааны настай
хоёр дахь батарей тодорхой хугацаанд настай. Энийг буслна гэдэг чинь өөрөө яг ногоон зүйл мөн үү биш үү? Бид нар зөв бослож чадахгүй. Тэгээ бүгд эдгээр чинь импорт гэхгүй. Тэгэхээр энэний хэрэглээг яаж бууруулах вэ гэхээр бид нар нарны тул тавиад эрчим хүч үүсгэнгүүтлээ буцаагаад тэрийг халаалтанд хэрэглэх нь утгагүй. Яг ахав хэрэглээнд хэрэглүүл зөв болчих. Тэгэхээр халаалтын тэр зүйлийг юу яах вэ гэхээр нарны дулааны шингээгээл тэр дулаанаага одоо хамдаар хадгалж авна гэдэг нь өөрөө хамгийн зөв шийдлэгч байгаа байхгүй. Тэгээ тэрийгээ байшин халаана гэдэг агуул нэг тийм санаа. Хамгийн хэмнэлттэй. Хамгийн хэмнэлттэй. Тойроод ингээл бахан нарны тойл, батарей гээл инвертор юу гэдэг тэгээд ингээл явахгүйгээр шууд том цонхтой байна гэж ойлголоо зөв үгүй маань том цонхтой биш. Том шилэн фасадтай тэр шилэн фасадны дундаа цанцтай тэр цанцын дундаараа би 5-6 см-тэй шавар хийждэг. Тэр шавар маань өөрөө 70-80-90 градус хүртэл халждаг байхгүй. Ямар ч халаат байхгүй. Тэр дулааны нөөцлж авч байгаа өөрөө өдөр жигд баярлагдаж байна. Халаад байхгүй. Тэгэхээр одоо шилэн гоохонд гадаа хасаа 25 гадаа градус байсан ч шилэн гоохонд 40-50 градус хүртэл хална. Хан нөр энэ хан нөрөө баг 70-80-90 градус хүртэл. Энд дээр өндөг шашаад байхгүй. Зүгээр байгалийн юугаар нүүл. Тэгэхээр ийм байдлаар ингэж хийх нь хамгийн зөв гэдэг байдлаар бодоо. Буцаага нөгөө байшин маань өөрөө хизээ нэгэн цагт ашиглалтаа хугацаа дуусаад нуурах тохиолдолд энэ маань ямар ч тийм хими, ямар ч тийм юу байхгүй байгальдаа буцаа задрах тийм материал гэж ойлгох байхгүй. Тэгээ нөгөө импортыг аль болох бид нар чинь гэр орных асуудлыг шийдэхдээ импорт аваад буцаа валютын шиг унгаад байвал угаасаа тэгээ бидэд буцаа энэ удаан хугацаанд хэрэгч боломжгүй гэдэг агуулгаар бид хэд өөрснийхөө байгаа нутаг дэвсгчээр байгаа тархмал түүхийд материалаа ашигласан тийм барилгын бүтээц бий болгоно гэдэг зорилготой. Тэгээ ер нь бол яг анх бид энэ байшин ингээд барьсан санаа нь юу вэ гэхээр ер нь бол инженеэр ярихаар одоо би өөр гэр хөрөлдсөн байхгүй. Тэгээд гэр хөрөлдөд өглөө ингээд босоод ингээд дээш нар руу харахаар нар угаасаа амар бүрсгэр харагддаг гэсэн. Тэгээд хотын төв рүү 30 минутын дараа сургуулаа очиход нар амар тунгалаг харагддаг гэсэн. Өөрөөр хэлбэл хүн хаана амьдарч байгаас хамаарат нөгөө нэг ташбалрын хилдэг шүлэг байна шүү дээ. Одоо нар хүн болгонд одоо алтан нар гэрлээ бидний дайварлахын төгөөдөг болохоор гэдэг үг маань монголчуудад тэр нөлөөлдөг байхгүй. Хин хаана ядуу амьдарч ин тэнд нарны тусал муу тусч. Хин хаана боломжтой амьдарч ин тэнд нарны тусал илүү сайн тусч. Өөрөөр хэлбэл нарны тусал яаж тусч байгаас хамаарат нийгмийн дэд үтц, сургууль цэцэрлэгийн хүртээмж, чанар, эрүүл мэндийн тогтолцоо буцаага сүүлдээ өнөөдөр KFC, пицца хач гэдэг юм уу сүлжээ франчайз бизнес хүртэл хаана амьдарч байгаас хамаарч ялгартай үйлчлдэг болцсон. Гэр хорооллыг хизээч үчих. Тэгэхээр энэ байдлыг би одоо шийдэхин тулд монголчуудын хамгийн том толгойн асуудал гэр орны асуудал энэ гэр орны асуудлыг зөв байдлаар шийдээд ер нь бол байшин бол барьцсан юм тий. манайх ч баг 200-300 байшин барьсан шүү дээ. Оо бүр үзүү. Тэгэхээр маш олныг барьцсан нэгтгэн хоёр тон би түрүү ярьсан шүү дээ. Энэ байшин бид 17 оноос хойш бариад зөндөө явцсан. Орон сууц хүртэл бид барьсан байхгүй. Германы хамтын нэгтгэж хамтраад одоо сарын 450 мянган төгрөгийн төлөлтөөр 60 м квадрат байшин авдаг. Тийм тогтолцооч нь бид хийх гэж оролдоод туршиж явж байсан. Ган бах ч гэсэн барьжсэн. Тэгэхээр манайх нэгт ингээд амны орон сууц барьдаг. Хоёрт нь манайх нийт нэг 10 хэдэн мянган айлын цэглэн зуг пар үйлдвэрлэсэн юм бэл. Тэгээ одоо 10 хэдэн мянган айлд манай цэглэн зуг пар байгаа. Энэний дундаас 3000 гаруй Монгол гэрт тавьсан байна. Тэгэхээр яг 3000 орчим гэрийг бид нэр ингээд халаацсан байгаа байхгүй. Тэгэхээр 3000 гэрийг халаахад ямар үр дүн гарч байгаа, ямар одоо боломжтой гэдэг бид нар чинь сайн уу бүгдийг хатсан биш шүү дээ. Тийм дээ ямар хүмүүс юу хэрэгэлдэг. Одоо би баг жишээлбэл одоо Улаанбаатар хотын хаан тогны хүчтэй муутай хэдэн одоо 220 180-тай ирдүү 160-тай ирдүү гэдэг баг бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр хаана ундгүй тий. Хаана ундгүй хэдэн цаг үед ундгүй гэдэг юм шүү дээ. Тэгэхээр ингээд бид хэдийн нэг анхны зорилго юу гэхээр маш богино хугацаанд Улаанбаатар хотыг бууруулах шийдэл нь Монгол гэрийг дулаалаад зөв халаагаар халаах. Энэгээр тодорхой хугацаанд утаа буусны дараа урт хугацаанд амны орон сууцны бодлогоо зөв хэрэгжүүлэх явах нь хамгийн зөв. Угаасаа бид дулааны станцд шинээр барина гэдэг цаг хугацаа мөнгө санхүү буцаад цугам сүлжээ татах мөнгө асар өндөр өгдөг. Тэрний хооронд тэр мөнгөөр айлтуудаа дэд үтсэн нөхөө олгор гэдэг татаас байдлаар олгоод амны орон сууцнд репортинг зээлийг адилхан гаргадаг болмоор байхгүй. Буцаагаад бид одоо эрчим хүчин шинжилгээ гэдэг зүйлийг явуулж байгаа. Би одоо энэ бас дахиад жоохон бүр явуулчих. Яаж явж тогныхон мөнгийг илүү өсгөөд буцаад дулааны мөнгийг баг өсгөж байгаа. Одоо жишээлбэл 60 м квадрат байранд амьдарч байгаа хүн одоо дулааны мөнгө 504 төгрөг м квадрат нь. Тэгвэл 60 м квадрат гэвэл одоо тэр чинь 30 мянган төгрөгийн дулааны мөнгө өгч байна. Сарда. Гэтэл 60 м квадрат байшинд амьдарч байгаа нүүрс төлөвлөл 200 300 цахилгаанаар аваад 4 500 мянга. Тэнгүүд л одоо энийг нь буцаагаад
дулааны мөнгөнд дулаан нь өөрөө эрчим хүч үүсгэхэд гаргадаг дайвар бүтээгдэхүүн гэдэг үднээс хандаад дулааныхын мөнгийг нь 20% илүү 30% өсгөөд тогныхын мөнгөнд 40 илүү 50% өсгөнө гэж ярьж шít. Тэгэхээр өндөр төлж байгаа мөнгө нь илүү өндөр төлнө. Бага дулааны мөнгө өгж байгаа хүмүүс нь одоо 30 мянга 35 мянга болох байхгүй. 200 мянган тогны мөнгө өгж ирсэн нь 300 мянга. Өөрөөр хэлбэл бидэд гэр хорооллоос монголчууд сүүлийн орон сууцны бодлороо боломжтой хүмүүс нь гогдож аваад наашаа бүгдийн хотын төв рүү оруулах нь боломжгүй хүмүүс нь тэнтэй үлдээчээд тэн дээр цахилгаанаа нь халах юм илүү өндөр өртөгтэй болгоод буцаад дулааны мөнгө нь илүү хэвч. Өөрөөр хэлбэл энэ нь юу болж байгаа улам ингээд үе дамжих гинжин хэлхээ ингээд тасрахгүй байх тэр нөхцлөөр бий болгож байна. Тэгээд яг энэ ядуу ингээд байхад буцаа суралтын орчин хотын төвд 3 ээлжээр нэг партанд гуруулаас суудаг анги байхгүй шүү дээ. Гэр орол битүү байна. Тэгэхээр эн чинь өөрөө босрлын системээс ахвал бүгдийг ингээд гинжин хэлхийг ядуурлыг яг гинжин хэлхийг байлгаад байгаа юм. Тэгэхээр энэ болгоныг нэг яг өөрөө би яг тэр гэр ороолоос яг тэр орчноос энэ яриа бол ер нь юу юм бэ манайхаа. Нэлээд удаан ярилцах юм байна. Гэхдээ манай people-ийн нийтийнхэн бол яг одоо та бүхэнтэй хамтраад ажиллаж байгаа тийм. Ерөнхийдөө өнөөдрийн маань нэвтрүүлгийн цаг маш бага үлдсэн байна. Гэхдээ шууд дуусгачих ч одоо хайш юм тийм ээ. За дуусаа гэх. Тэгээ бас амраа захирал бас нэг үг хэлээд та хоёр маань бас нэг төгсгөлийн үгүүдээ хэлээд тэгээд дуусгах гэдэггүй. Тийм. Би тэгээд төгсгөлт нь яг та хоёроос Японд сурсан хүний хувьд бас юу гэж бодож чинь тийм ээ. Япон, Канадад. Тийм. Чи Япон Канада юм уу те? Би Япон Канада шүү дээ. Оо тийм үү, адилхан юм шүү дээ. Тийм. Тэгээд би болохоор зөвхөн Монгол. Тэгснээр нэг тийм гонигтой сууж мөн. Тэгвэл дарга болох нь аргагүй юм байна. тэгээд яг миний нөгөө сүүлийн асуулт болохоор энэ их одоо тий дүгнэлт байвал яадаг юм. асуулт нь тий. Одоо дүгнэлтийн энэ хоёроор л. тий асуулт тавиал тэгээд тэрний дүгнэлт юм тий. Энэ их одоо сорилт бэрхшээл тий бодлогын буруу алдаатай шийдвэрүүд донд тий одоо та хоёр яагаад ийм урам зоригтойгоор энэ ажлыг ингээд олон жил үргэлжлүүлдэг юм бэ? Та хоёр ирүүл үү? Тинчэнээс тэтгэл юм биш үү? Цавын цаадтай айгуу гоё японоор асууж байна. Та хоёр одоо ирүүл юм байгаа үстэй. Наа чин зүгээр утаа ярьж байгаа чинь төсвөөс мөнгө авчиад байна. Та хоёр тийм боломж байсан шүү дээ гэдэг. Яг энэ юу шүү дээ. Бид нар чинь нэг зорилго гэдэг нэг актер том алсын хараа гэж багтаа шүү дээ. Удаагүй Улаанбаатарыг үзчихэд өгөхсэн гэсэн л юм багтаа. Тэгэхээр тэрний төлөө бол энэ технологийн шийдэл тэгэл бүрсүү болохгүй бүтэхгүй одоо улс төрийн шийдэл хүртэл оролцох шаардлагатай бол оролцъё гэж бодож байна. Яг тэгэхээр одоо энэ чинь нөгөө хийж авснаа дунд нь хачаад за болсон аав нэгээд шал өөр юм хийж байгаа шүү дээ гэж явах ч одоо гоё юм уу. Тэ? Ярьсан бол тэгэл ярьсандаа тэгэл дуустал явна шүү дээ. Тэгэл Улаанбаатар утаагүй олцохоо л гэж бодоод байж та. Санаа бол би ч гэсэн тэгж бодлоо. Ердөө бүх төрлийн шийдлүүд одоо жишээлбэл ингээд дээр байна, байшин байна, орон сууц байна, сургууль цэцэрлэг бүгдээрэн дээр шийдлүүдэд нааж өгвөл тэгэл нэг бөөсн үлгэр шиг ярина шүү дээ. На байж та пассив гэл тэгэл сэдв дуусахгүй юм да. Галттай одоо тий маш их ууж мутагтай дэд үтсийн одоо нэг хамаарл юугаас юу тий хүртээнж багтай юм одоо орон нутагт амьдрал өрнж байна. Тэгээд тэн дээр бас шийдлүүдээ гаргаж өгч байна. За дээрэс нь Улаанбаатар утаа гэхгүйгээр нэг одоо 330 сум суурин газруудын хөгжил яагаад юм дорой байгаа юм бэ гэхээр ерөөсөө л бидний технологийн шийдлийг хүлээгдэх байхгүй. Тэрийн шийдлээ төгс болсонгүй болгоё. Олон нийтэд хүртээе. Дээрэс нэмээд энэ юу гэдэг нь бодлогыг жаах хөрсөлж байна. Дэндүү нэг талыг барьсан, дэндүү коммунист, дэндүү социалист ингээд одоо жишээлбэл ингээд нэг айлгах цагт гэдэг. Тог тасрын шүү гэж айлгаж байгаа нүггүй юм шиг үстэй тий. Тог хэзээ ч тасрахгүй. Би баталгаатай хэлээ. Тог тасардаг бол тэгээд тэр улс хөнөн. Тэр улс хөнөхгүй. Тог бол нэг төр зур хүрлцэхгүй нэг тий нэг хэдхэн одоо ингээд 360 доо гарах юм бол ганц секунд ингээд доголдохыг айлгаад байхгүй. Тэгээд тэрэн дээр нь тэсэд гарахгүй юм бол юун төлөө байшин бэртэн. Тэр чинь нэг 2 өдрөөртөө үүдэн шуурганд тогтор тоггүйч байдаг байшингууд байж байна. Сайхан дулаалцгаая. Тэгэх юм бол нэг цаг тог тасраад өнгөрөхөд хамгийн чинь амьдрал чинь зогсчихгүй л байлгүй. Тэгээд тийм юм битгий зүгээр та нартай хулгайгаа зогсоо. Тэ эджуудгаа бол системээ цэвэрл техникийн дараа мөнгөө нэмэх үү асах уу гэдэг хаа бид нар ярилцъя. Тэгэхгүй бол тог тасрах нь байна штэ. Чиний мөнгө 68% нэмэн штэ гэж ингэж айлгаж орж идэг энэ коммунист наргаа одоо зогсоо гэж. Би Солонгос
19 настай байхдаа очиж ажил хийчихсэн байна. 2 жил гараа ажиллажсэн. Тэгээ нэг бодол надад байдаг гэсэн. Яг өнөөдрийн яг миний тухайд очиж байгаа тэр тухайн Солонгосын миний үеийн залуучууд тийм амар амбицтай биш, мөрөөдөлтэй биш, зорилготой биш. Нэг том компанид орвол яг нэг урсгалаар амьдрах. Яг тийм хэмнэл рүү орцсон байна. Гэтэл би Монголдо ингээд байхад ягаад гэвэл тэр солонгосчууд ч өөрснөө хөгжлөнд үнэгээ тулцсан. Өөр хийх юм байхгүй болсон. Би тэдний үед болохоор ингээд Монгол маань ядуу юм те. Энэ мухал зүйл дээ. Гэхдээ буцаагаад ийм улсыг ямар гой хөндөр хөгжилт, ямар гой улс болох тэр бидний хувьд нэг ажил байгаа даа. Зорилго, мөрөөдөл, итгэл үнэмшилтэй гой тэмүүлтэй амьдрах тийм нэг боломж байгаа юм шиг харагдаад. Гэхдээ энэ муухагаар хэлвэл боломж гой өөдрөөр хэлвэл боломж нөгөө талаас яг ядуу байхыг хинжил хүсгүй л. Гэхдээ яг нэг үйл хэрэг бүтээгээд гэх юм уу нэг тийм нэг гой одоо хийсэн юмтай ингэж амьдрах нь өөр амар тийм чухал надад санагдав. Тэгэхээр яг хоо буцаагаад нэг одоо юу гэх юм нэг тийм л юм байд юм. Ямар ч юм хийгээд үр дүн гараад байхаар энэ угаас энийг заавал ингэж хэрэгжүүлээд ингээд явах нь зайлшгүй чухал гэдэг ойлголт. Буцаад өөр нэг хамгийн нэг ойлголт юу байдаг вэ гэхээр ер нь яаж ч утсан бидэд одоо бидний өвөнөр бидний аавын үд ямар гоё улсыг хүлээлгэж өглөө тийм. Гэтэл бид ямар улсыг хүлээж авчаад ямар улсыг одоо үр хөвгдөд хүлээлгэж өгөх вэ гэдэг бидний сонголтын асуудал байна. За ерөнхийдөө өнөөдрийн Иван ярилцлага бол миний хувьд л айгүй гоё ярилцлага боллоо. Олон юм ойлгож авлаа. Тэгээд бас ийм лаг залуучууд байдсан байх тий. Тэгээд дараа чи утааны сэдв бол энэ өвлжөнгөө яригдах бах. Тэр сэдвүүд дээр бас та хоёрыг дуудаж ярилцсан шүү. Тэгээд Pin Inspire тий. Өнөөдрийн дугаараа үгээр өндөрлөж баярлалаа.